За багштайгаа мэдлээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ бол эрүүл мэндийн саруу тухайд сайхан сэтгэлээ зөв Монгол хүүхдүүд болно. Стом монд хүүхдээ. За суугаарай. Бүгдээрээ танилцъя. Би та нартай танилцлаа. Та нар их сайн хүүхдүүд болохоор шийдсэн юм байна шүү дээ. Тийм ээ? Та нарын мөрөөдөл бол сайн хүүхдүүд болох юм байна. Тэгвэл хичээлдээ оролцохдоо бүгдээрээ хичээлд яаж оролцдог дэгээ сайн санаж байгаарай. Ойлгосноо? За, багшийн Батсаран гэдэг. Багш нь 2 дугаар сургуулийн бас та нартай адилхан ийм хүүхдүүдэд хичээл заадаг байхгүй юу? Манай ангийнхан бас яг ийм. За, тэгвэл та нар өмнө нь энэ 1000 хүртэлх тоо гэж мэдэх үү? Та нар уншиж чадах уу? Та нар бичиж чадах уу? Чадна. Та нар тоомлохыг үзэж байгаа. Тийм ээ? За тэгвэл энэ хичээлийг өнөөдөр бүгдээрээ давтъя. За та нарын өмнө шоу байна уу? Байна. За хамтраад бариарай миний хүүхдүүд. Хамтраад бариарай. За энэ шоу хэдэн талтай вэ? Өө миний 2 хүүгийнх жижигхэн. Гэхдээ барьчих миний 2 хүү. За багш нь барьчих уу? Хэдэн талтай вэ? 6 талтай байна ихсэн. Талуудыг ажиглаарай. Талуудыг ажиглаарай. Юу байна? Юу байна? Тоонууд байна. Өөр юу байна? Цэг байна. Өө тэр цэг байгаа энэ тоог энийг юу гэдэг юм бол? Шооны нүд гэдэг байх нь шүү дээ. Шооны нүд гэдэг байх нь ихсэн. Шооны нүднүүд тал бүр дээр өөр байна уу? Ижилхэн байна уу? Өөр. Хэд байгаа юм бол хэд гэж байна? Хэд хэдэн нүд байна? 5. 1 2 3. Оо ихсэн. За бүгдээрээ дэлгэц рүү харъя. Багш нь энд байрлууллаа. Та нарын хийснийг 1 2 3 4 5 6-гээ байрлуулчлаа. Энэ яаж байрлсан бэ? Яаж байрлсан бэ? Дараалсан байна ихсэн. Яатсан бэ нөө? Нэмэгдсэн байна уу? Нэмэгдсэнийг юу гэдэг вүлээ? Ямар эренбэр гэдэг вүлээ? Өсөх эренбэр. Ямар мундаг юм бэ? Өсөх эренбэр байрлсан байна ш. За одоо багш нь өөрлөгөө 1 гэсэн талыг харууллаа. Би өөрлөгөө та нар л хэд гэсэн нүдтэй тал харагдаж байна? 6. Багш нь бичлээ. Нэгийн эсрэг талд 6. Одоо та нар өөрсөнтөөгөө өөдөөдөөсөө харуулад 2-ын эсрэг талд хэд вэ? 3-ын хэд вэ? Гэх мэтчлэн та нар олоод. За ажиглаад одоо хамтраад олоорой миний хүүхдүүд. За багш нь энийг авчих уу? За миний хүү энийг авчих. Миний хүү энийг томыг авчих. За одоо 2-ын эсрэг талд хэд байна вэ? 2-ын эсрэг талд 5 байна. 3-ын эсрэг талд 4 байна. 4-ийн эсрэг талд 3, 5-ын эсрэг талд 2, 6-гийн эсрэг талд 1. Ястаа мундаг. За миний хүүхдүүд нийлбэрүүдийн олоотхороо. Зүйтэй. Өөрөх эренбэр та нар ёстой намайг хэлээг байхдаа ажиглалцсан. Ёстой мундаг хүүхд. Одоо та нар өсөх эренбэр байрлсан болов өөрөх эренбэр байрлсны нийлбэрийг олоотгоо. Хэд вэ? Ганцхан 7 юм уу? Бүгдээрээ 7 юм бол. За үзье. За 1 дээр 6 7. Хэд вэ нөө? Бүгдээрээ 7 байна шүү дээ. Ямар сонирхолтой юм бэ? За тэгвэл ялгарыг олохын тулд бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ? Хасагдагч зүйтэй. Хасагдагч нь ямар вэ? Их байл. Тэгвэл ихээс багыг хасдаг гэдгийг анхааралтай санаа шүү. За юу. За тэгвэл 6-аас 1-ийг хасгаар 5, 5-аас 2-ыг хасгаар 3, 4-өөс 3-ыг хасгаар 1, 3-аас 4-өөс 3-ыг хасгаар 1. За дараагийнх нь хэлээд байгаарай. 5-аас 2-ыг 3, 6-аас 1-ийг 5. За ажиглаарай. Юу ажиглагдаж байна? За багштай хэлээрэй. Ажигласан. Буурах эренбэр зөв. Өсөх эренбэр. За байж гар миний хөл. Өсгөр байрлцсан. За ялгуурын сая ямар гарчваа? Гарсан бэ? Сондоотой. Ёстой сайн хөлтүүд юм аа. Сондоотой гарсан. Өөр ямар юм ажиглаг? Чи сайн ажигласан байна. Ёстой сайн ажигласан. За одоо энэ хүрснэгтийг ажиглаад миний хүү юу хэлэх гэжсэн мэлээ? Нийл бүгдээрээ 7 адилхан гарсан гэдэг хэлэх гэжсэн тийм ээ их сайн. Одоо тэгвэл энэ хүрснэгтийг ажиглаад энд байхгүй цифр хэд байна вэ?
Байхгүй цифр хэд байна вэ? Тэг, их сайн. За, тэг. 7 байна. 8 зүйтэй. 9. За, өөр байна уу? Байхгүй цифр үшээ. За, анхаараарай. 10 гэдэг чинь хэдэн зүйтэй? Юу вэ энэ 10 гэдэг чинь? 10 гэдэг чинь тоо юу цифр үү? Хэдэн цифрээс бүтэж байгаа? 2 цифрээс бүтэж байгаа. Ястаа мандаа хөөтөө. Одоо миний хөөтүүд дэвтэр дээрээ энэ 3 цифрээр одоо багш нь заавар харуулъя. Дэлгэц рүү нэг хараатгаарай. За өөрсдөө уншаад дэвтэр дээрээ маш хурдан бичээрэй. Багш нь цаг харна шүү. За бичээрэй. За. Ойлгоцсон тийм ээ? За. Бич. Минийхүү энэ дээрээ бичиж. За энэ дээр бичиж. За хажууд энд нь болно хажууд нь бичсэн ч болно. Тий энэ дээр бичиж минийхүү. За. Бичсэн үү? Тэг. Яа минийхүү энэ дээр бичиж. Дэвтэр чинь дууссан юм уу? Энэ биш үү? Энэ дээр шинэ дэвтэр байна шүү. За хавцаа юу минийхүү энэ дээр орчих заа юу. За. Бичсэн үү? За их сайн. За багштай хэн хэлчих үү? Гараа өрөөр. Хэн хэлчих үү? Гараа. За минийхүү хэлээрэй. 890. За 890. За багш. За болцсон минийхүү хэл. Минийхүү хэлэх гээд байна. 809. Чимээг хацгараа. Өөр. За минийхүү хэлээрэй. 908. Өөр. За минийхүү хэл. 980. За өөр тоо байна уу? 89. За тэгвэл тэгэр ихэсэн тоо байд юм уу? Байхгүй. 89 чинь 3 хоронтой тоо мөн үү? Биш учраас багш нь энийг яах гэж байна уу? Арилгах гэж байна. За. Одоо эндээс багштай энэ тоог олоод хэлээд. Гар самбар дээр миний хүүхдэд бичээрэй. Гар самбар дээр бичээд багштай харуулдаг. Энэ байна. Хамгийн юу гэж байна уу? Хамгийн их тоог багштай олоод өгөх нь шүү дээ энэ дундаас. За. Гар самбар дээр ихсэ. Оо ямар мундаг юм бэ. За хурдан гар самбар дээр. Палмасраар бичиж миний хүүхдэд бичдэг шиг. Ихсэ. За би тэгээд тулгаад өөрснийхөө хараадах. Би энийг хар тойруулаа хар. Ижлэхэн байна уу? Өөр байна уу? Хараадах миний хүүхдэд. За хүч ажиллаараа. Миний хүүхдүүд та хоёрыг адилхан байл, та хоёр гараа өргөж болно шүү дээ, хамтраа барь. Та хоёр чадсан тийм ээ? За багштай самбараа өргөөрэй. Бүгдээ өргөчих. Одоо багш нь бүгдийг хараадах. За би энийгээ тойруулаад нэг хараадах. За заримийнх нь таараагүй байна уу? За хамгийн их тоон хэд юм болоо? 980. За 980. За самбараа буулгаад одоо бүгдээрээ энэ тоог надад уншиж өгөх юм байна уу? За миний охин уншаад өг. Энэ тоог. 980. Өөрөөр яаж унших вэ? Ямар сайн хөхтэй. 900 8 10 тэг нэгж. Өөр яаж унших вэ? Тэг нэгж. За энийг орны нэмэгдэхүүнээр задлаа. Яаж задлах вэ? 900 дээр нэмэх нь 80. Нэмэх нь тэг. За тэгийг яах вэ гэд бас бодох хэрэгтэй байх нь тийм ээ. За өөрөөр энэ тоог яаж унших вэ? 800 мөн үү? Ийш яахан. За өөр 980. За одоо тэгвэл багш нэг юм сануулъя. Энд 980-д хэдэн 10-т байна вэ?
За 8 10 зөв. Ахаад багш нэг чиглэл асуулт өгье. Асуулт тавь. Тэр нь ямар асуулт вэ гэхээр 100-д хэдэн 10-т байдаг вэ? 10 10-т байдаг шүү дээ. Тэгвэл 900-д хэдэн 10-т байх вэ? 9 гэнэ үү? 90 10-т ястаа сайн өгчөө. 90 10-т дээр би одоо хэдэн 10-ыг нэмэх вэ? 8 10-т биш шүү дээ. 8 10-ыг нэмлээ. Тэгвэл энэ маань энэ тоог 98 10-т гэж уншиж болох нь шүү дээ. За, ахаад өөр арга байна уу? Унших. Ахаад өөр арга байна уу? За, ахаад байна уу миний хөлтөд? За, багш нэг асуулт тавь. Нэг ширхэг нэгж 6-д хэдэн удаа байна вэ? Хэдэн нэгийг нэмэхэд 6 гардыг? 6 нэгжийг нэмэхэд хэд гардыг? 6 гардыг тийм ээ? Тэгвэл 980-д хэдэн нэгж байна вэ? Ястаа сайн хөгтөд. Та нар их сайн хөгтөд. За одоо тэгвэл бүгдээрээ тоогоо унсцээ. За энийг нэг багш нь ингээд хий да. За багш нь юу өрцөн бэ? Шоо өрцөн байна тийм ээ? За. Үй ямар мундаг юм бэ? Чи яагаад шууд тэгж харваа? Чи яагаад тэгж харваа? Зөв миний хүүхдийнх зөв. Яагаад чи тэгж харсан бэ? 100 10-т нэг згээ харсан байж. За энэ тоог унши. 33 байна уу? За ахад тоолъё бүгдээрээ. За нэгжийн орноо тоолъё. Нэгжийн орноо тоолъё. 1 2 3 4 5 10-ийн орноо тоолъё. 1 2 3 1 2 3 4 5 6 7 8 хэд гэсэн тоо вэ? За багш нь нурчих үедээ харъя багш нь. За хэд гэсэн тоо болчих. Би ямар орныг авсан бэ? 10-ийн орныг авчлаа. 10-ийн орнд юу? 8. За ахад харъя. 809. Бид нэр 10-ийн орныг аваад тэг болгоцсон. 100-ийн орон хэвээрээ, 1-ийн орон хэвээрээ. Тэгвэл энэ ямар тоо байсан бэ нөө? 809 гэдэг тоо байсан юм шиг. Бидний саяны үүсгэсэн дотор 809 ямар тооны юм болоо? Ачилаараа. Ямар тооны юм болоо? Хамгийн бага. Сайн ажиллаж байна. Маш сайн ажиллаж байна. 809. Энэ бол бидний үүсгэсэн тоон дотор хамгийн бага нь. За, одоо тоог монголчууд ер нь өөр амьдрал ахуйдаа яаж хэрэгжилж ойлголцдог байсан? Ямар үг хэллэг хэрэгэлдэг байсан бэлээ? Монголчууд яаж тоог хэлдэг байсан бэ? Өөрөөр яаж хэлдэг байсан? Та нар үтсэн шүү дээ. Үтсэн баг. Санахгүй байна уу? Санахгүй байна уу? За тэгвэл миний хөлтөд тэрийг уншия. Тэр бодлогыг бодъё. Сансноо. За бүгдээрээ уншия. Өвөгийн 800 шахам 800 хэлэх үү? Тэнцүү. Өөр юу гэж бодож байна? Ижилхэн гэж бодож байна уу? За чи юу? Адилхан гэж бодож байна уу? За миний хүү юу гэж бодож байна? Аль нь их юм болоо? Ижил гэж бодож байна уу? Өөр ямар бодол байна уу? Өөр бодолтой юм байна уу? Шахам гэдэг нь их байхаа гэж бодож байна уу? За тэгвэл шахам гэдэг чинь юу гэсэн үг юм болоо? За шахам гэдэг нь тэгвэл 800-д хүрэхгүй. 800-аас ямар байх нь вэ? Бага байх нь шүү дээ. 800 гаруй гэхээр яа дээ? Их болдог. Та нар ийм юм сонсч байсан уу ер нь? Сонсч байсан уу? 20 гаруй гэж ярьдаг шүү дээ, тийм ээ? За одоо тэгвэл аль нь их байсан байх нь вэ? Хонь нь их байсан байж тээ. Хонь нь их байсан байж тээ. Тэгвэл 800 гаруй гэдэг нь юу гэсэн үг байх нь вэ?
Их 800-аас их тоо байсан байна шүү дээ. Тийм ээ? За одоо нааш анхаараарай. Өвөгийн хон 800 гаруй гэж хэлсэн. Өвөө тэгэж хэлсэн, тийм ээ? Тэгвэл бидний энэ үүсгэсэн тоон дотор энд өвөгийн хэлсэнтэй дүйцхүүц, дөххүүц тоон аль нь вэ? 809. Тэгвэл өвөгийн хоныг ойролцоогоор 809 гэж авч болох нь уу? Ойролцоогоор авах нэ шүү, тийм ээ? За, одоо тэгвэл миний хүүхдүүд анхаарч байгаарай. Ойролцоогоор гэдэг энэ үгийг математикт яаж тэмдэглэж хэрэглэдэм бол доо? Ямар тэмдэглэгээ байдیں? Ямар тэмдэглэгээ байдаг вүлээ? Тоймлох. Их сайн. За, тоймлохыг бид нар яа тэмдэглэдэг вүлээ? Ингэж тэмдэглэдэг шүү дээ, тийм ээ? За, одоо багштай энийг одоо бүгдээрээ 809 гэдэг энэ тоогоо багш нь ямар орны доогуур зурчив? Арвтын орны доогуур зурчлаа их сайн. 809 гэдэг тоо бүгдээрээ тэгвэл яаж томлох чинь вэ? Ямар орноор томлох чинь? Арвтын орноор томлох чинь шүү дээ. За гар самбар дээрээ багштай арвтын орноор томлоод нэг харуулаадах та. Багш нар харъя. Миний хүүхдүүд уг нь үтсэн байх хэрэгтэй тийм ээ? Мэдж байгаа та нар мэдж байгаа? За гар самбар дээр бичээрэй миний хүү. Тий бичэн штэ миний хүү. За багш нар харъя. За өргөд гараа бичсэн хурдан өргөд гараа миний хүүхдүүд. Ихсэн. За өргөд гараа. Ихсэн өргөд гараа. За тэгээ би юуныхаа ер нь нэг хараадахаараа ер нь чинийхтэй ижлээ нөө өөрөө нэг үднийг хараадахаараа. За босноо. За эцээ хариу авъя багш нь. Эцээ хариу авъя. За бид нар 809 гэдэг тоог ямар орноор томилгож байгаа вэ? Арвтын орноор томилгож байгаа. Арвтын орноор томилгож байгаа тохиолдолд арийнх нь ямар орныг харах ёстой вэ? Тийм хичээл үзсэн үү миний хүүхдүүд? Үзсэн үү. За тэгвэл 809 хэд ямар арвттай ойр вэ? 810. За зарим нь 800-гээ бичсэн байна. За 810 нь зөв буруу юу эсвэл 800 юу гэдгийг одоо бүгдээрээ батлая. За та нарын дэвтэр дээр багш нь тоон шулуун өгчихсэн байгаа. Тоон шулуун гэж мэдэх үү? За дэвтрээ гаргаач миний хүүхдүүд. Дэвтрээ гаргаарай. Тоон шулуун өгсөн байгаа багш нь. За. Арвтаар таймлаар бид нар одоо батлах гэж байна. Үнэхээр зарим нь 800-г ичсэн байна. Зарим нь 810-г ичсэн байна шүү дээ, тийм ээ? За батлая. Тэгвэл бид нар 810 бол бидний нөгөө сая таймлсан тоо гэж тэр үзэж байна, тийм ээ? За одоо тэгвэл 809 гэдэг тоо аль талд нь байх вэ? Энд үү? Баруун талд уу, зүүн талд уу? Оо, зүйтэй. Бага тоон дандаа зүүн талд байдаг шүү дээ, тий? За, миний хүүхдүүд цэгээр тэмдэглээрээ 809 гэдэг тоогоо тэмдэглээрээ. 809 гэдэг тоогоо. За, 809-ийн бага хөрш нь хэд вэ? 800. Их сайн. Тэгвэл бага хөршөө тэмдэглээрээ. За, бага хөршөөс нэгээр бага тоо хэд вэ? 807. За, гих мэтчлэн миний хүүхдүүд энэ тоон шулуунаа тэмдэглээд. Миний хүүгийнх энд байна. За. За, одоо бүгдээрээ тэмдэглэсэн үү? За, миний хүүхдүүд жоохон хурдтай бичихийг хичээгээрэй. Нэг хүн энэ дээр бичсэн шүү дээ. 800 тэмдэглэсэн ш. За дэлгэцэн дээр харагдаж байна бас тийм ээ. Та нар сая ярилцаад ганц тоонуудаа ерөнхийд нь тэмдэглэсэн байгаа. За.
Энэхүү тэмдгэрээ жоох ийш нь болгож байгаа. За тэмдэглэсэн үү? За минийхтэй таарч байна бүгд үзье. Таарч байна уу? За одоо бүгд 10 доор таймлах байгаа учраас 810 руу 800-д ойруу гэдгийг батлах гэдэг тийм ээ. За одоо анхаарч байгаарай. За багш нь 809-өөс 810 руу ойрхон байна уугүй үзчихээ. Дараа нь 809-өөс 800 руу ойр байна уу гэдгийг харъя. Ямар вэ? Хол биш үү? Хол болохоор яах нь вэ? Ойролцоогоор биш байна шүү дээ. Бид нэр шууд хараад хол ойрыг яаж хийж гинөө? Хэрчим дээрээ мэдээд авчиж штэ. Тийм байгаад их сайн. Одоо тэгвэл миний хүүхдүүд яг энэ тоон шулуун дээрээ 804 гэдэг тоог тэмдэглээ. Гэхдээ хаана байна вэ? 804. За та нарт шум байхгүйсэн үү? За бүгдээрээ дэлгэцнээс хамтдаа аль нь ойрын, аль 10-д ойрын гэдгийг бүгдээрээ юу яагаадах юм? Миний хайрч хайцсан. За багш нь энэ туузаар уг нь та нар шугам гаргаж хэмжих ёстой байсан. За яах өнөөдөртөө бүгдээр шугамтай бүгдээрээ. За тэгвэл маш хурдан шугамаа гаргачих. Багш нь энэ туузаа бэлтжээ. За хэн хамгийн хурдан бэ? За ихсэ. За шугамаа барьсан. Багш нь шугамны оронд тууз барьлаа. За би тэгвэл одоо 804 10-таас та нар ч гэсэн хамтдаа хэмжээ. 804-өөс 80 10 хүртэл ойр юм уу? 81 10 хүртэл ойр юм уу гэдгийг харах гэж байна. За багш нь энд хараа. Энэ туузаа 800 дээр байрлуулад 804 дээр авчирлаа. За багш нь энийг ураад аваадах юм. За багш нь энийг самбарт наалаа. Энэ бол 80 10-таас 804 руу очсон хэмжээ, тийм ээ? За одоо тэгвэл багшийнхаа хараарай. 804-өөс 81 10 руу очихыг харъя. За багш нь зөв байрлуулж байна багшийнхаа хараарай. За энд байна. Зөв байна. За багш нь яг энэ үгээр хэмжээгээр нь ураадах юм. За багш нь зэрэгцүүлээч. Аль нь урт байна? Баруун. Тэгвэл 804 гэдэг тоо аль 10 руугаа ойр харагдаж байна вэ? 800 буюу 800 бүгдээрээ юу гэж уншлаа? 800 яг энэ аргаар уншлаа. 800 гэдэг тоогоо хэдэн 10 вэ нөө? 80 10 руугаа ямар байх нь вэ? Ойр байна. Ойр байх нь биш шүү дээ. За та нар шугамаараа нэг бас минийхийг батлаад нэг хэмжээд үзтээ. Та нар яг нүдэн баримжаар шугамаараа яг хэмжээд үзээ. Миний хүүхдүүдийн 804-өөс 800 ойрхон байна уу? 804-өөс 810 ойрхон байна уу гэдгийг батлаад хараадах юм. Бид нар 809-ийг 810 руугаа баталцсан. Тийм ээ? 804-ийг 800 руу буюу 80 10 руугаа ойргоо сая баталцсан. Тийм ээ? Сая баталцсан. Ихсэн. Тэгвэл одоо миний хүүхдүүд тоонууд ажиглаарай. 801, 802, 803, 4, 6, 807, 808 аль 10 руугаа ойр юм болоо нэг жоохон ажиглаад хараадаг. Ажиглаарай миний хүүхдүүд ажиглаарай. За бодлоо хуваалцах юм байна уу? Юу ажиглав? Хаашаа ойрхон байхаар юм бэ? Аль тоон хаашаа, аль 10 руугаа ойрох юм? Их 10 руугаа юм уу? Бага 10 руугаа юм уу? Хаашаа ойрох юм болоо? Бодлоо байна уу? Багштай саналаа хуваалцах юм байна уу? Байна уу? За тэгвэл багш нь төхүүлээ. За хахад багш нь тоон шулуун тавилаа. Хараараа миний хүүхдүүд. За тоонууд тавигдлаа. За 809-ийг бид нар хэд рүү ойр гэлээ? 810 руу. За 808 хаашаа ойрхон бол? 810 руу. За 800 одоо тэгвэл хаашаа ойр уу? Оо 810 руу
ойр. 806 аль 10 руугаа ойрох юм бол 810 руугаа харагдаж байна уу? За тэгвэл одоо 801 аль 10 руугаа ойрох юм бодоо. 800 руу. 802 маань хайчих вэ? 800. За харсан уу? Харсан. Энэ хаа? 810. 810 та нар мэддэм байж тээ. Энэ бол 805 маань 81 10 буюу 810 руу ойролцоогоор очих нь шүү. За эндээс багштай одоо ямар бодол юм? Яагаад аль нь бага 10 руугаа ойртоод байна? Аль нь их 10 руугаа ойртоод байна вэ? Тоомлж байна. Хэлхэн байна уу? Тоомлж байгаа, зүйтэй тоомлж байгаа. Бид нэр юугаар тоомлж байгаа лээ? 10-таар тоомлж байгаа. 10-таар тоомлохын тулд бид нэр ямар орон харна гэлээ? Нэгжийн орон харна гэсэн шүү дээ. За нэгжийн орнуудыг хараарай. Яасан байна уу? Бага байна. За энэ яасан байна уу? Их байна. Тэгвэл нэгжийн орныг харсан чинь ямар тоонууд 800 буюу 80 10 руу ойр байгаад байгаа юм болоо? Зүйтэй. 81 10 руу тэгвэл ямар тоонууд ойр байгаад байна уу? 9-оор яасан тоонууд илээ? Төгссөн тоонууд. Ёстой сайн хөлтүүд юм а. Тэгвэл бидний түрүүний ярьсан 809 маань хоёр янз та нар тоомлцсон байсан шүү дээ. Тэгвэл 809 маань 810 руугаа яах ёстой байх нь вэ? Тоомлогдох ёстой байх нь шүү дээ. Ёстой мундаг хөлтүүдээ. За тэгвэл бүгдээрээ одоо сая бид нар 1 2 3 4-өөр төгссөн тоонууд маань бага 10 руугаа ямар байна гэсэн? Ойр байна гэсэн тийм ээ. Тэгвэл нэгжийн орн нь юу болдог байх нь вэ? Юугаар солигддог байх нь вэ? Нэгжийн орн юу болж хуурсан байна? Энд чинь 9 байсан шүү дээ нэгжийн орн. Тэгсэн чинь энэ маань 810-тайгаа ойрхон гээд энэ тэгээр солигдоод урд 10-тай орн яасан байна уу? Нэгээр нэмэгдсэн. Тэгвэл бидний нөгөө 804 маань тоомлсон ч 80 10 буюу 800-уугаа ойр байсан. Тийм биз? За, тэгвэл 10-ийн орныг харлаа. 10-таар тоомлох гэж байгаа учраас нэгжийн орныг харлаа. Энэ бага 4 байгаа учраас ийшээгээ тэг маань 10 руу нэмэгдэх үү? Нэмэгдэхгүй байх нь шүү дээ. Тэгээд тэг болцсон байна шүү. Тэгээр солигдсон байна шүү дээ, тийм ээ? За, энэ тоомлох хичээлийн хүүхдүүд сайн хийхгүй бол бас болохгүй байх нь шүү дээ. Сайн ойлгох нь шүү. Ойлгосноо? За одоо бүгдээрээ нүдээ анаад за сонсож байгаарай. Сайн сонсож байгаарай. Төсөөлөөрөө нүдэндээ. За бидний тоон шулуун баруун талдаа нүдээ анаарай минь хүү? Баруун тал руугаа их тоо байдаг. Зүүн тал руугаа ямар тоон байдаг вүлээ? Бага тоон байдаг. За одоо тэгвэл багштай тоомлохдоо баруун зүүн гараараа дохио өгнө шүү. За 154 гэдэг тоо 10-таар тоомлоход их 10 руугаа шилжих үү, бага 10 руугаа байх уу? Гараа өргөөрэй. 154 гэдэг тоо. За ойлгож байна уу? Их бол яах вэ? Их 10 руугаа шилжүүл баруун гараа, бага 10 руугаа шилжүүл та нар аль гараа өргөх үү? Зүүн гараа өргөх нь шүү дээ. За та нар зарим нь өрөхгүй байх шүү. Эргэлзээд байна уу? За ихэнх нь аль гараа өргөсөн бол? За нүдээ нэгээд нэг хараат. Гараа өргөснөөр бүгдээрээ би энийг хараадах. Нүдээ нэгээд хараарай. Аль талаа өргөсөн бэ? Зүүн гар талаа өргөсөн байна шүү дээ. Их сайн. Тэгвэл бүгдээрээ 154 гэдэг тоо 10-таар тоомлоход 4 гэсэн нэгжийн орон маань яах вэ? Тэг бол яг үнэ хувирах биш солигдно гэж ярих нь байна. Тийм ээ? Зөв ярих нь шүү дээ. За их мундаг хүүхдүүд юм аа. За одоо бүгдээрээ тэгвэл та нарыг би одоо ер нь чадах
болох нь үгүй юу гэдгийг ерөнхийд нь зүгээр нэг үзэх гэж байна. Энэ таймлах хичээлд арай бага орсон учраас бидэрт мэдлэг бас жоохон дутагдаад байна шүү дээ, тийм ээ? Мэдлэг жаахан дутагдаад байна. За тэгтээ бүгдээрээ одоо багш нь найзаа олдог тоглоом тоглох гэж байгаа. Харин тий найзгүй л ямар уу? Муухай штэ. За тэгвэл даалгавар 6 дээр 10 таар таймлах тоонууд байгаа. Та нар түүнийг ийм цаасан дээрээ багш нь ийм цаас өгсөн байна уу? За ийм цаасан дээрээ өөрийнхөө өмнөх мэдлэгийг ашиглаад саяны нэг жаахан ойлгосон зүйлээ ашиглаад багш та таймлоод авчирнаа. Авчрах. Тий миний хөө наатахаа. За найзаа олохдоо зөв болвол бүгдээрээ маш олон найзтай болно. Тий, даалгавар 6. Та нар ялгаж хийх ёстой байгаа, тийм ээ? Та нар хоёр оронтой тоог ялгаж бас юу яаж чаддаг? Тоймолж бас чаддаг шүү дээ, тийм ээ? За. Миний хүү энд биш шүү дээ. Миний хүү гоё машин биш шүү дээ. Чамд энэ чи энэ доороо хийсэн биш шүү дээ. За, цаасан дээр багштай бичээд. Заавраа уншаад, заавар өөрчлөсөн байгаа. Заавар өөрчлөсөн байгаа биз? Миний хүү яаж вэ? За, уншаарай. За, унших нь шүү дээ, тийм ээ? Чи дэвтэр дээрээ бичснийгээ багштай энэ цаасан дээр бичиж өгч. Цаасан дээр бичиж өгч. Энийг яах нь вэ? 10 таар тоймлох нь. 10 таар тоймлоход чи яах нь вэ? 10-ийн орноо хараад 1-ийн орноо 10-ийн орныхоо доогуур зураад 1-ийн орноо яах ёстой ах нь вэ? Явах ёстой ах нь шүү дээ, тийм ээ? За тэгэхээр яах нь вэ? Чи одоо бичтэй багш нь харъя. Одоо тэгвэл 562 гэдэг тоо 560 560-д ойрхон уу? 560-аас хол уу? Ойрхон байх нь их сайн. Одоо тэгвэл миний хүү 567 гэдэг тоог харах нь байна бас тий? Их сайн. Тэгэхээр чи энэ дээр дотроос л хайгаад олно гэсэн үг байна шүү дээ. За ялгаар бичсэн хүүхдүүд байна уу? Байгуул миний хүүхдүүд энэ найзууд дундаа тавиадах та хаана байна уу? Хаана байна уу? Миний хүүхдүүд тавиараа бичсэн бол. За багш таа өдөр. Миний хөө өөрөө тэндээс найзаа олох нь шүү. За босоод ир. За босоод. Миний хүүхдүүд энэ дотроос чи ямар тоогоор тоймолсон тийм ээ? Ямар 10-таар, ямар 100-таар тоймолсон та нар нэг зүгээр очиод тавиадах та. Наатаа наачих. Цаас аваад ир миний хөө. Цаас аваад ир. За чи энэ дундаас олоо тавих нь ш. За харъя багш нь. Дөө их сайн. Чамд ямар асуулт байсан юм? За чи аль 10-таар тоймолсон? Харж агаад тавьчих нь. Аль 10-таар тоймолсон? Аль 100-таар тоймолсон? Их сайн. За найзаа олцсон ихний хүүхд. Хоёр дахь хүүхд найзаа олцсон. За наацсан. Миний хүү бүгдийн тоймолсон багш нь хараадах юм. За тийм байна. Бүгдийн тоймолсон байна. За сууж байгаарай миний хүү. Зүтэн шүү дээ. Дэвтэрлэр байсныг л тоймолно шүү дээ. Зөв. За найзаа олоод байна. Бусд нь найзаа олъё. За суугаарай. Зарим нь их зөндөө олон найзтай олоод ах шиг байх юм. За хордлаарай миний хүүхдүүд. За багшаас асуух юм байна уу? Багш нь туслах уу? Найз олоогүй. Дайлич ч юу. За. За наагаад байгаарай. Зөв шүү дээ миний хүү. Зөв. Миний хүү наацсан юм уу? За. За. Хөшин найзтай болох юм байна уу? Тавиад байгаарай миний хүүхдүүд.
Зарим нь найзаа андуурсан байх шүү. За, өшөө байна уу? Миний хүүхдүүд наагаагүй юм байна одоо. За, очиод наагаарай. Оо, зүг шүү дээ. Миний хүүг их зүг дээ. За, миний хүү очиод наачих. Чи 800-аар тамилсан байх шүү дээ, тий. Аа, чинийх болчлаа энэ да. Миний хүү үзгээрээ бичүүл яасан. Арай томтохгүй юу наадах чам? Арай томтохгүй юу? Наацсан уу? Зүг байна. Чи өөртөө итгэлтэй бай. Зүг байна. Очиод наачих. Өөртөө итгэлтэй байгаарай. Аа, чи энийг миний хүү энэ даалгавар зураг гаргах нь шүү дээ. 10-аар тоймлоход 570 гарах тоонуудыг юу ялгаараа гэж 570 ойрхоныг тийм ээ. Тэгвэл 562 ойрхон уу? 570 руу ойрхон уу? Үгүй яхан зүйтэй. 567 ойрхон уу? Ойрхон. Миний хүү тэрийгээ ялгаж ичгэнэ шүү дээ. За болсон уу? Ой, бусна найзгүй байх юм бах та. За болцсон бод миний хүү наашаа гараад ир. За, наагаарай. Хаа наах хэвтэй. За, чи өөрөө хаа наах хэвтэй хэдий. 560 гэж тоймсон юм уу? Зүйтэй байна. Зүг байна. За, хэд гэж тоймсон? Өөрөө найзаа олно шүү дээ. Чи өөрөө найзаа олно шүү дээ. Хэдий? 500. Аа, чи энэ 100-аар тоймлох юм байна, тийм ээ? За, суучих миний хөө. Сайн байна. За, миний хүүгийн найз хаана байна? Миний хүүгийнх чинь 560 байна шүү дээ. Тэнд байна шүү дээ. Оо, зүйтэй. За, миний хүүгийнх 570 юм уу? Оо, чи бүгдэн дээр нь тоймолцсон юм уу? За, чи өөрөө бол. Чиний хүү 500 юм уу те? За, 560 юм байна те? За, сайн байна. За, суужээ. 560. Оо, 560-ын дэж шүү дээ. За, болсон уу миний хүүхдүүд? За, болсон байна. За, багш нь зарим зүйлүүдийг зарим хүүхдийг хийсний дээш нь аваад тавьчлаа. Энэ юу гэсэн үг юм бол? Зарим төөрөвдөл гарсан байна. Алдаатай, жоохон алдаа гаргацсан байна шүү дээ. За, бусд нь бас яах вэ боломжийг. Гэхдээ зарим нь илүү тоймлоод бүр өөр юугаар тоймлоо явцсан байна. Гэхдээ та нар чадсан байгаа байхгүй юу? За, тэгвэл өнөөдрийн хичээлээр бид нар Шооны сонирхолтой тоолж харсан уу миний хүүхдүүд? Харсан. Нийлбэр нь ямар гардаг гэлээ? 7 гардаг гэсэн билүү? 5 гардаг гэсэн билүү? 7 гардаг. Бид нэр энэ тоог үүсгэсэн үү? Үүсгэсэн. Бид нэр хамгийн бага тоог олсон уу? Олсон. Шоогоо миний хүүхдүүд тавиад та нар хэдэн аргаар уншсан бэ? Энэ өнгөж уншсан, тийм ээ? Шоогоор уншсан. Өвөөгийн хэлсэн үгээр уншчихсан, тийм ээ? Тоог тэгвэл ингэж янз бүрээр уншдаг байх юм. Бид нэр тоог бичсэн үү? Бичсэн. Бид нэр тоог сая тоймсон уу? Тоймсон. Миний хүүхдүүд одоо юун дээр их анхаарах уу гэхээр жаахан тоймлох дээр илүү түлхүү хэдүүлээ ажилламаар юм байна. Хэдүүлээ хамтраад бүр сайн сурмаар юм байна. Мөн унших дээрээ энэ олон аргаараа өшөө дэлгэрүүлж яах хэрэгтэй байх нь. Унших ёстой байх нь шүү дээ. За, тоймлохыг хэдүүлээ өшөө сайн давтмаар юм байна шүү. За, юу ойлгосноо хүүхдүүдээ? За, хичээлд идэвхтэй оролцсонд баярлалаа хүүхдүүдээ.